Жоронгийн наарын дээр бүгд ингэж чиглээд байж байгаа та. Жоронгийн цонхоор ичгээ нөхөр нарны гэр ингээд туссан борж өгтөр шиг. Тэрний харангуудаа бас нёрын онол гэж агуулх онлоо нээсэн баггүй. Ганцхан сая хүн 13 дугаар зуунд яд тасралтын чанартай юм бүтээж болж байна. Юуны ашиглалтаа өгөөд тэр онол дээр үндэслэж Монголын түүхээ тайлбарласан. Монголчууд дэлхийн түүхэнд. Тэр өнөөдрийн хоёулагийн ярилцах сэдв чинь болохоор 3 ээл гэдэг байгаа шүү дээ тий. За та энэ талаар яагаад энэ талаар ярих гэж бодсон? Манай монголчууд ер нь 3 цагийн холбоосыг үүсгэдэггүй, тэрний мэддэг. Өсвөр өнөөдөр маргааш. Тэрний үүсгэж болохгүй гэсэн одоо цээрлэх ёстой, өгтөнгөрийн онолтой ийм соёлтой ард түмэн баггүй юу. Тийм учраас одоо манай соён сүлдэн дээр байна шүү дээ. Тэр гал бол 3 цагийн өндөр нам 3 галын юу байгаад нөлөө байгаад энэ мэтлэг ингээ ярих юм бол манай Монгол бол маш их гүн ухааны бэлэгдлийн ийм ард түмэн баггүй юу. Би 1971 онд 10 жилээ Алтан медальтай төгсөө Герман сургуульд ирчихлээ. Нэг үг мэдэхгүй. Тэгээд тэр Herder Institute гэж Лайпциг хотод байдаг. Хэлний бэлтгэд орохгүй юу. Тэгээд тэрний Herder Institute гэж тэр Herder нэрлсэн хэлний бэлтгэл сурж Герман хэлний анхны одоо багш нар надад зааж суруулаа шүү дээ. Тэр Herder гэдэг хүмүүс бол 18, 19 дугаар 17, 18 дугаар зуунд амьдарч байсан. Германы философч, түүхч бас утга зохиол чи тийм хүн байсан. Йохан Готфрид Herder гэж. Тэр хүний алдартай 3 ээл гэж байдаг. Licht, Liebe, Leben гэж. Тэр нь бол гэрэл, хайр, амьдрал гэсэн үг. Гермог. Энэ 3 үг бол Монголын одоо саяын утгаа би олж ойлгож байгаа юм. Саяын одоо үзэл бодолтойгоо. За 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны ихээр Оросын түүх судлаач, түүхч Лев Гумилев гэдэг хүн залуухан орон эдтэй яг чи тохиолшингээс байгаа найзтай орон эдтэй залуу өөрийнхөө Евразийн онолыг цаашин онолыггүй тэрнийг найзтай ирсэн нөгөөх нь тэр үеийн одоо Сталины бэрхэмтэй хэцүү цаг үе байлаа ш. Тэр нь матснаар нөхөр шоронд орсон. Матсан гэсэн үг. Матчихгүй одоо ийм одоо ийм одоо албан насны үзэл баримтлаас өөр юм яриад байна. Тэгээд өөртөө шоронд ороод баруун насны туршдаа Оросын тэр үеийн Сталины үеийн аимшигтай шоронгуудыг туулсан. Чумдаандаа цүнхэнтэй Вьетнамаа өөрөөл бүх амьдрал өнгөрсөн байд. Гэхдээ тэр шоронд манайхан спортлон гэж ярьдаг шүү дээ ингээд. За тийм. Тийм ээ. Тэгээд одоо жоронгийн наарын дээр бүгдээр ингэж чиглээд байж байгаа та. Жоронгийн цонхоор ичгээ нөхөр нарны гэр ингээд туссан борж өгтөр шиг. Тэрний харангуудаа бас нёрын онол гэж агуулх онлоо нээсэн баггүй. Тэрний өөхлөө зэрэг тэр бас нёрын онол нь одоо нэг юм хүчтэй ингээд концентрат болох юм бол асар том нэгэж болдог гэж. Тэрний Монголын төвтэй холбоод ганцхан сая хүн 13 дугаар зуунд яд тасралтын чанартай юм бүтээж болж байна. Юуны ашиглалтаа өгөөд тэр онол дээр үндэслэж Монголын түүхээ тайлбарласан. Эртний өнөөгөөс ахвал манай Монголын түүхийг маш сайн мэддэг. Маш их судалж мэдсэн юм баггүй. Дэлхийн түүхийг бол бас 13 шиг мэднэ. Бүгдийг. Энийг би сонирхож байгаад тэр онлын бол сонирхоход тийм учиртай. Тэрнээс авах хамгийн чухал юм юу гэхээр зэрэг нүүдэлчд бол бас нэр чанартай байхдаа агуу ихийг бүтээдэг. Итгэхгүй болохоор зэрэг химээр гэж манайхнаар бол одоо тэрнийг берд гэж ашиглаж болох юм. Болоо тэгээ мөхдөг. Берд гэдэг нь яадаг вэ? Асар шуналтай. Там гэдэгтэй нэрийнхаа бүдүүтэй юм амтан байдаг. Бурхан онол байдаг. Тэгээ тэр асар их шуналтай мөртлөө нэг хоолой найрхан учраас хоолойгоор юм ордоггүй. Тий. Уг нь бол бид нар чинь берд гэхээр хүсэл биелүүлдэг бирт шиг шүү санаанд ороод байгаа байхгүй. Берд гэж өөр. Одоо тийм одоо шуналтай өгөөгөө муханд баггүй. Тэгээд тэрэнд бол химээр гэж өөрөө юугаараа нэлээд байгаа. Ялгааныхаа нэлээд химээр болно гэж. Тэгэхээр монголчууд тэр үед бол химээр байгаагүй баснаар байсан байна тийм үү. Тэгээд химээр болсон олон одоо нүүлжин ард түмэн олон эзэнт гүрэн хүндлэлтний төвөнд үүсгээд хамгийн сүүлд нь баснаар шанаа алдаад химээр болонгууд мөхдөг сөндөг баггүй.
Тэгээ энэгээр бол гомлоо масар их олон одоо ном Монголын тухай бичсэн. Тэр нь бол дэлхийд дахина энэ шинэ нодлоор төгссөн ийм эрдэнэ түмэн. Насан туршдаа үгүй. Шорон дотор л одоо тэгэл тэр шорон тэр намаа бичээд тэрнийгөө тэргээрээ амьдраад байсан үнэт бодлоо. Тийм байна. Тэгээд Монгол дэг шүтээ хийж үзээгүй. Тэгсэн мөрчлөө Монголын тухай гэж бичсэн. Яг бол монголоор шүтдэг, монголоор ансгалдаг. Үнэхээр тэр Монголын агуу их одоо үйл явдлыг одоо өөрөө өдөр үтсэн шиг ингэ судалсан сайхан том эрдэнэ байхгүй. Тэгээ Евроазийн олон эрдэмтдүүд үйлдэ Вернадс гэж бусад олон эрдэмтдээс энэ хэм бол гомлоо бол миний үзэж байгаа хамгийн одоо агуу нэмдэг төгсгөлт нь хүрсэн гол өрөөлөгч. За тэгээд энэ бол тэр лигт гэдэгтэй холбогдож байгаа гэрлэр тийм нэсэн байна. Тийм байна. Тэгээ либе гэж одоо хайр гэдэг нь энэ хүний хонцоо сонин насан туршдаа нэг монгол хүүхэнд дурсан байгаа. Уулзах боломж байхгүй байлаа. Яаж дурсан баг? Зургийг харсан юм уу? Баг залуу байхдаа тэрний үл та мэдэхгүй. Баг залуу байхдаа таарж учирч ирсэн юм уу? Ямар ч байсан насан туршдаа нэг монгол хүүхэнд гүн сэтгэлийн хайраа дурлаад тэр үнтэйгээ одоо уулзсан учир нь гэж бодож байсан мөрөөдөл нь биелэг байхгүй. Нэг талаас гонигтай шиг өөртөө нөгөө талаараа агуу хайр өмц. Тэр нь бол Монголын түүх, монгол хүн гэдэг монгол өвгнүүдтэй мөн хүний бас хайрыг гэж унгаж чаддаг байна шүү дээ. Түлдэн дээр нэг дундуур нь өөрөө бол их Оросын алдартай яруу найрагч Анна Ахматова гэж ээж нь эцэг нь Николай Гомлов гэж одоо юм азуур угсаа сайтай усуудын ганц хүү байхгүй. Тэгээ Анна Ахматова Сталин тагтал бичиж нэг үгээ нэг юудаа гаргаж орсон байдаг. Ийм төвхтэй. Эцэг нь өөрийнхөө Монгол гэдэг гаралтайгаа одоо илэрхийлсэн нэг шүлэг байдаг. Эдэн гутлын аншаараа дэлхийн бөмбөрцийг өшгөж Эрэм талын хөлгээр эцсийн далаар зарсан. Миний өвгдөөд хөх Монголын нүүдэлчин мэлмээ алдрах гогийн салин цагаан дуурдаг гэж хэлсэн байдаг. Тэгээд тэр хүн бол Монгол гаралтай хүн байна шүү. Тэгээд ер нь ингээд тэр Евроазийн төгсчийн судалгаагаас үзэхэд Оросын язгууртны 3 одоо лайны жижигнэр гэдэг англиар угсаа авдан байна. Нэг нь бол Европ гаралтай, нөгөөх нь Оросын өөрийнх нь үндсэн, гурав дахь нь Монгол гаралтай. Бориско одоо Арденский гэдэг Монголын одоо Монгол гаралтай Булгаков байна мөн үү. Ийм Оросын одоо язгууртны гаралтайс ихэд Державан гэдэг Америкт юм байна. Ийм учраас тэгэхээр энэний бас нэг нь гомломын удах юм байна гэж. Энэвэрээ би одоо Монголынхаа ямар их дэлхийд дахин төгссөн агуу юм бэ гэж ойлгоод энийг олж байгаа. Та түр хэллээ шүү дээ нөгөө хайр гэрэл хоёрын сая ярьчлаа. Амьдрал гэдэг тий. Тэгээ энэ хоёр шинийгээд амьдрал болчихсон. Тэр хүний амьдрал болж байна. Нөгөө хоёр дээр тэгээ дээрээс нь бас энэ ч нөгөө одоо манай Монголтой тэр амьдрал гэдгээрээ холбогдох юм бол бүр нөгөө монголцтой болоод ирж шүү дээ тий. Тэгж байна. Тэгээд дээр нь амьдрал гэдэг чинь тэр үед өнгөрчөөгүй. Бас өнөөдөр чи тухай тэрүүний тухай ярьж байгаа чинь тэр хүний амьдрал ер нь амьдрал өнгөрчсөөр байгаа шүү дээ. Энэ агуу их манай монголчуудын өгч тэргийн тэнгэрийн ондоо тайварладаг. Мөнгө төрийн хүчинд ордог энэ үйл бодлоор явцаар нийцэж байгаа байхгүй. Одоо та пенсионерын онолыг нэг яг гоё тодорхой тайлбарлаад өгөөч. Түрүү ингээд тайлбартаад өнгөрсөн учраас тэр бол одоо аливаа юм одоо концентрат ингээд нэг дор хоригдлогдсон шүү дээ. Тэгэхээр зэрэг асар том юм бүтээж болдог гэж. Өөрөөр чи өөрийнхөө бүх энерги, сайн нэр юм хоригдуулаад нэг юм хийх юм бол тэр нь асар сайн болдог. Спортын дээр бокс юм байна шүү дээ. Бокс яг төвлөрч байгаа яг тэр моментн дээр зах юм бол тэгээд нокаут нь онно шүү дээ. Яг тэрхүү одоо зүйлийг баснаар гэж байгаа байхгүй юу? Энэ бол ганц Монгол дээр биш, эртний хазаарууд, эртний ски фуд гэж байгаа тийм үү? Яг тэгээд эртний энэ нүүлчин овог аймгийнхан хүнүүгэн үед ширдэн. Нүд манай одоо хүнүү Сянди топог гэдэг нь мэрдэн. Яагаад улс төрийн үндэстэн гэж гарч ирээд агуу их өрн болоод тэгээд 2-3 жил яваад мөхөд идэв юм байна. Энэ философийн олон доктор тэр сценарын онол гэдэг юм дараа тайлбарлаж байгаа байхгүй. Тэр нь нийгэм хүний түүхээс гадна байгалийн энэ өвөлттэй холбоотой. Хуртай жил байна, гантай жил байна. Тэрнээс бас өгөөжийн нэг байна. Энэ бүхэндээ холбосон агуу их том одоо өсөл бодол философи байхгүй. Энийг манай хажуугийн хүүхдүүдэд яадаг байна уу? Судлах хэрэгтэй үзэх хэрэгтэй. Тийм байна. Ном унших хэрэгтэй.
Ягжиж амт шимтгийг хүрдэн шүү дээ. Би өнөөдөр 5 минутанд тэр дагуу имийг ярих хадлага. Тийм мэдээж улс үндэстэн болгонд л яг энэ пассионер тэр байгаа тий. Манай Монголд бас тийм хүмүүс их олон байгаа учраас өнөөдөр бас Монголын маань өв соёл тий дэлхий дээр одоо яг нүүдлийн соёлоо ингээд их сайн уламжлуулад аваа явж байгаа юм болов гэж бодогдож байна. Олон хүн сайн тэмүүдээ оймод өндөжсөн өнтө гэдгээр хой хүнд ч байдаг. Тийм. Пассионер үе байна. Яг тийм уруудад ороотой. Басаад юу агуу үе байна. Тэгээ хэмээр болоод уруудад ороотой үе байна. Тэгээ эргээд пассионер болоод асар их бүтээдэг, баялаг бүтээгч болно. Тийм үү? Дэлхийн аварга болно, олимпийн аварга болно. Мөн үү? Тэгээ ийм юм л манай үндсэн өгөгдлөөр монголчууд байгаа. Бид пассионер байсан. Яагаад дахиад пассионер явж ирэхгүй гэж Хөктөнгөрийн өвчин дор байгаа. Тийм. Та чанаа яриа сууж байхад энэ чинь жоохон хөөхд хэдэн жилийн дараа ямар агуу юм бүтээхийг ганцхан тэрлүүж эвлүүлэх хэрэгтэй. Хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэр төлөв чиглэсэн боловсрол авах хэрэгтэй. Ягжиж хийгээс өгөр хаасан чилчээ суугаад юм гэхгүй шүү дээ. Энийг л би ялах гэдэг.